86 дугаар анги. Алах хурдны хязгаар. Ханхүү нарын илгээсэн хідэн тагнуул дэрүү дуу дамжуулах сахиусаа шатав. Жуяны байдал угсаа заламжлах ханхүүд мэдэгдлээ. Эцээц Жуян бол 10 дугаар ханхүүгийн тугийн дор зүтгэдэг чухал хүмүүсийн нэг байв. Муранзи Жуяны ирэмбийг хараад дургуйцсан уруулаа морилгов. Жуян хайлсан чихэр шиг өөрөөс нь саллгүй дагаж байгаад тэр огт сэтгэл хангалуун биш байлаа. Дараагийн удаа би түүнийг тоосондоо үлдээнэ. Муранзи баг зэрэг сэтгэл хангалуун өнгөөр хэлв. Байж инэн инээмсэглэн хэрв чи сайн хичээх хэрэгтэй. Чиний авьяас Жуянаас дээр бараг 5 дугаар зэрэгэлт хүрэх шахсан шүү дээ. Тэр юу ч гэсэн үг биш. Бүх 7 гүн ухааны тулааны ордонд гол шив нарыг тооцохгүй бол зөвхөн Жан Гуанг Юу л 5 дугаар зэрэглэлийн авьяастай. Гэхдээ тэр Жан Гуанг Юу чин толгойдоо юу ч үгүй тос болсон хүүхэмсэг эрдэдий. Би түндний их дургүй. За тэр яах вэ? Чи хичээ. Чи Ли Минийг анхаарад байна уу? Муранзи Бай Жиньон Ли Мин рүү харсаар байгааг анзаарчээ. Тэр одоо тайзан дээр харах гэж байна. Түүнд анхаарах үн цэнтэй зүйл байхгүй. Авьяас нь хязгаартай. Зүгээр л азан таарч ямар нэгэн үнэт материал идсэн болохоор одоогийн хүчтэй болсон. Бай Жиньон толгоос өсөрөв. Аз ч бас нэг төрлийн хүч. Төрхтөө сайн тулааны авьяастай төрх нь аз биш гэж юу? Язгууртан гэр бүл төрхөнч майдлаа аз. Тэгвэл чи бид хоёр ч бас азтай хүмүүс гэсэн үг. Ли Мин энэ азаа үргэлжлүүлж чадахгүй гэж хийн ч чадахгүй. Дээрээс нь тэр 7 гүн ухааны тулааны ордонд анхаорохдоо ийм хүчтэй байгаагүй. Түүний бясалгал ингэж хурдан ихсэн нь улаан алтан лууны чөмгөний өрл, алтан могоо улаан өрл хоёртой холбоотой байх. Магадгүй түүний бие үнэт имийн нөлөөг шингээхэд онцгой тохирдогч байж мэднэ. Бай Жиньон ярьж байх зур Ли Мин LCD-ийн тахилын тавцан дээр харсан байлаа. Тэнд байсан бүх хүний харц Ли Мин дээр төвлөрөв. Энэ Ли Мин өнөөдөр шинэ амжилт тогтоож чадах эсэхийг тэд харахыг хүсэж байлаа. Түүний нэр 7 гүн ухааны тулааны ордны шин шив нарын дунд гайхамшиг болон үлдэх болов. Том хүчнүүдийн илгээсэн хүмүүс ч мөн сэргэн анхаарлаа төвлөрүүлв. Тэдний дунд туршлагатай мэдээлэл цуглуулагчид мөн уран үхтэй ятгахчидч байлаа. Тэд Ли Мин 7 гүн ухааны тулааны ордноос гарахыг хүлээж дараа нь уран үгээрээ ятхан өөрсдөө эзэнд үйлчлэхээр бэлтгэж байв. Түмэн алах тойргийн гэрлэн бүрхүүл бууж Ли Миний бүх бие гэрэл домбов. Дараагийн агшинд тэр уудам цагаан ертөнцид шилжлээ. Өмнөх удаагийн адил эргэн тойронд нь олон төрлийн зэвсэг гарч ирэв. Илд, сэлэм, жад гэд бүгд байлаа. Жад ишин 8 тохой, үзүүр 8 цүн, бараг ягаан уян төмөр иш, үүлэн судал боловсруулсан төмөр үзүүр, нийт жин 820 жин. Ли Мин оюундаа зэвсгээ дүрслэв. Дараагийн агшинд солонго нэвтлэгчтэй бараг адил бараан ягаа урт жад Ли Миний гарт гарч ирлээ. Ли Мин жадаа хөнгөн сэгсрэхэд бараан ягаа урт жад намуухан хөнгөнөв. Жадны ишээр урсах чичиргээний хүч хад чулуугч амархан буталж чадахгүйц байлаа. Энэ үед Ли Миний өмнө 10 гаруй хийд сүүдэр гарч ирэв. Эдгээр хий битүүдийн дунд тулаанчч байна. Хэрцгий аратанч байна. Ихэнхийнх нь хүч бий бэхжүүлэх төвчний 2 дугаар шатны эхнээс 3 дугаар шатны ихэнх хүртэл хэлбэлзэж байв. Бий бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны өргөлд хүрсэн нэгэн ч байлаа. Одоогийн Ли Миний хувьд эдгээр өрсөлдөгч юу ч биш. Ли Мин 2 хөлөө бат тогтоон барьлаа. Баруун гартаа жадаа хөндлөн барьж тохоогоо жадны сүултээ нэгт тулглаа. Түүний авсан барилал бол төмөр гүр голыг хаахгүй байв. Архир 10 гаруй хий сүүдэр зэрэг урагш тайрав. Эдгээрх нь зөвхөн хуурамч хий дүрс боловч хамтран довтлох чадвартай. Тэд Ли Миний эргэн тойронд хагас тойрог үүсгэн тарж дараа нэгэн зэрэг үсрэн дайрлаа. Ерөнхийдөө тулаанч хүн мастер байлаач ийм олон цус дайчинд бүслэгдвэл эхлээд зайлж дараа нь олонний дундуур зүүн баруун тийш болтон нэг нэгээр нь унгахаас өөр аргагүй. Учир нь хүчний ялгаа асар хол биш л бол бүх талаас зэрэг ирэх 10 гаруй дайсан товтлогоог нэгэн зэрэг тосгох хүн байхгүй. Гэвч Ли Миний хувьд эдгээр дайралтыг бүрэн үл тоож чадна. Тэр нэг дуу гарган хашгираад зүүн гараараа жадны сүлийг алгадан түлхэв. Баруун гар нь жадны ишийг хатгаж гинт хөндлөн чиглэлд нисгэн шүрхлээ. Урт жад лууны сүл мэт ташуурдан гарч мянган цэргийг шүрдэх хүчээр товтлов. Жад шүрдэх мөчөд бараан ягаа урт жад эхний дайсны биед мөргөлдлөө.
Энэ нь нэгдүгээр түвшний хэрцгий аратан байв. Лиминий аимшигтай хүчний улмаас жадны үзүүр аратны биед мөрөхөд жад ном мэт хотов. Дараа нь поп гэсэн дуу гарч жадны иш эргэн шулуурхад тэр хэрцгий аратны нуруу шууд бутран хугарлаа. Бараан ягаа орт жадны ирч огт саарсангүй. Жад үргэлжлэн шүрч хоёр дахь хэрцгий аратны биед онов. Ча тэр аратан хоёр хэсэг болон тасрав. Дараа нь гурав дахь Лиминий хүч 4000 жингээс давсан. Дээрээс нь 820 жинтэй бараан ягаа урт жад нэмэгдсэн. Ганц шүүрэлтэн зогсоошгүй төрлөг мэт сүр хүчтэй байлаа. Тэр агшинд 10 дайсны талаас илүү нь Лиминий жаданд шүргэгдэн хийсв. Архир 10 хий дүрснээс зөвхөн бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатны өргөлтөд үүсэх хүчтэй хэрцгий аратан Лиминий урт жаднаас бултаж чадсан. Тэр агшинд аратан солир мэт гинт хурдалж Лиминий цээж рүү дайрав. Лиминий урт жад агаарч шүргэгдсэн тул хамгаалалт нь онгорхой байлаа. Түүний гарт энэ хоёрдугаар түвшний хэрцгий аратны хурц соёог хаах зэвсэг байсангүй. Илд мэт хурц соёо хоолоороо нойртой ирэхийг хараад Лимин хашгирлаа. Баруун гар нь жадаа атах сэвэр, харин зүүн гар нь гинт нудраг болов. Би цуулж яс ботлагч нудраг. Пин Лиминий нудраг тэр хэрцгий аратны цээжинд бууж чан хагарах дуу гарлаа. Хэдэн зуун жинтэй аратан авраг биеийн агшин зурд дороосоо цурт задрав. Лиминий бие цусаар будсан мэт болов. Баруун гар нь урт жадаа буцаан татлаа. Тэр биеэ эргүүлж жадаа хоёр гараараа атгав. Үүлэн судал бол урсруулсан төмөр жадны үзүүр дээр улаан тэргэл сар гинт тодров. Алах тойрог. Пах 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 пах. Гинт агаарт хэд хэдэн сэрсэн цусан гут дэлбэрч буй мэт дуу гарлаа. Өтгөн улаан цус бүх талбайг шүршин бүрхөв. Үлдсэн бүх дайсан дэлбэрэн бутарчээ. Эдгээр хэрцгий аратан тулаанчд ураг шүсгэрсэн мөчөөс эхлээд Лимин цохилтой хийж бүгдийг нь бүрэн устгах хүртэл ердөө 2 амьсгааны хугацаач хүрсэнгүй. Лимин 2 жадны хөдөлгөөн нэг нодрог ашигласан. Түмэн алах тойрог шинэ хий дүрснүүд үүсгэж жамжаагүй байлаа. Бүх хурмаг шидийн тойрог Лиминий гараар бүрэн цэвэрлэгдэв. Энэ алах хурд хэвийн бус байлаа. 2 удаа нүд ирэмхийн дараа орон зай гажиж шинэ хий дүрснүүд гарч ирэв. Энэ удаа хэрцгий аратанч бай, тулаанчч бай. Хүч нь өмнөхөөсөө бүтэн нэг түвшнээр өндөр байлаа. Ихэл зөксөн хүн давуу талтай. Лимин эдгээр хий дүрс бүрэн тогтож амжихыг ч хүлээлгүй хамгийн ойрынх руу харван очив. Үерийн луу далаад гарах вэ. Бараан ягаа уртчаад нэцсэшгүй сүр хүчтэйгээр ураг шатгав. Пах. Бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатны өргөлтөд тулаанч Лиминий жадаар нэвцүүлбэгдлээ. Лимин нэг хөдөлгөөнөөр цогцсыг жаднаасаа шидэн гаш салгав. Түүний жад сүр жавхлан сүнсээр дүүрэн мэт байлаа. 8 дохоо 8 цун урт бараан ягаан жад яг л цусны далаад сэлэх бараан ягаан үерийн луу мэт. Жад хүрсэн газар бүрд цус урсна. Мянган цэргийг шүүрдэхэд зөвхөн жад л тохирно. Имх замбраагүй олон дайсны тулаан дунд жад бол хамгийн төгс зэвсэг. Мэдээж үүний өрдөж нөхцөл нь өтгөн асар их жинхэнэ их хүч. Мөн ийм аимшигтай хүч зарцуултыг даах биеийн хүчтэй байх явдал. Алах тойрог. Лимин жадаа эргүүлэн хөдлөхөд 3 хэрцгий аратан аргаш нисэн шидэгдэж бие нь хагаран ботров. Энэ үед Лиминий булчин зангирч судснууд нь хэрчилсэн өтмөт товоожээ. Тэр бие дотроо жинхэнэ их хаосын аргыг хурцтай эргэлдүүлж байлаа. Амьсгал бүр нь агаарын урсгал нэгтарч агаар төвөх том могоо мэт хэлбэр үүсгэнэ. Зөвхөн жинхэнэ хаосын аргын эхний давхаргын төгс түвшин дээрээс нь бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатны өгсөн жинхэнэ их хүч нийлж байж л Лиминий ийм чөтгөр мэт хурцтай дайснуудаа хядаж чадна. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 87 дугаар анги. Бүгдийг шүрдэн арилгах вэ. Энэ Лимин дотор яг хэр удаан тисэх бол түмэн алах тойргийн гадна байсан бүх хүний анхаарал Лимин дээр төвлөрчээ. Түүний хамт тахилын тавцан дээр байсан эренбийн чулуун дээр эхний дал дотор бичигддэг Тэнгэрийн ордны шав хүртэл бараг мартагдав. Дор хаяж 4 хүчний хугацаа тиснэ. Магадгүй 5 хүчний талч хүрч магадгүй. Жан цан 3 хагас хүч хүртэл тиссэн. Лимин жан цанг ялсан болохоор эхний 100 орох нь бараг баттай. Бүр 90 80 дотор орох боломжгүй зүйл биш.
Эхний 100-д орох бол асуудалгүй. Харин эхний 80 хүрнэ гэдэг тийм амар биш. Тэр бол Тэнгэрийн ордны шавнарт ойртож буй ирэмб. Байр бүрийн төлөөх өрсөлдөө маш ширүүн. Хэрв эхний 80-д орвол Тэнгэрийн ордны шавийг сорих хэрэгтэй болно. Бүр Тэнгэрийн ордонд орох боломж ч гарна. Хэрв үнэхээр тэгвэл 7 гүн ухааны тулааны ордонд орсноос хойш ганцхан сарын дотор Тэнгэрийн ордонд орох хүн болно гэсэн үг. Эн чинь хүн биш хэрэг. Ирэмбийн тулаандаа эхний 90 дотор орж байсан хүмүүс бий. Гэхдээ тэд бүгд 20 гарсан хүмүүс байсан. Өмнө 7 гүн ухааны тулааны ордонд эрт орж чадаагүй. Шалтгаантай. Харин 15 та хүн 2 дахь удаагийн сорилтоо эхний 100-д нэвтэрсэн тохиолдлыг миний мэдхээр сүүлийн 100 жилд хараагүй. Сүүлийн 10 жилд ийм чадвартай хүн ганц Цин Шинсон байсан. Гэхдээ тэр шууд гол шив болсон. Бидэнтэй нэг их хамаагүй. Нэг хүч чадах хугацаа дуусав. Дараа нь 2 дахь, дараа нь 3 дахь, 4 дахь хүч асах үед Түмэн алах тойргийн тахилын тавцан дээр байсан Лиминий нүур цусан дулаажээ. Нэг л биш байна. Жинвэн хчээ. Лимийн удаан тэсгүй болтой 4 дахь хүч дөнгөж асалж эхэллээ. Хэрв энэ хിവэрэл тэр арайхийн ихний 100-д л орж магадгүй. Муранзи хараа сайтай байлаа. Тэр шидийн тойргийн хагас тунгалаг гэрлийн цаанаас Лиминий байдлыг тод харж чаджээ. Одоогийн Лиминий амьсгал баг зэрэг алдагдсан байв. Энэ нь жинхэнэ их хүчээ хит их зарцуулсны шинж. Бая Жинвэн хөмсгөө зангидав. Тэд Лимийн магадгүй 5 дахь хүч шатаж дуустал тэсэх байх гэж бодсон. Гэвч одоо харахад тодорхой биш болжээ. Магадгүй 4 дахь хүчч түүний хязгаар байж мэднэ. Лимийн суларчээ. Магадгүй эхэндээ Түмэн алах тойрог дотор хит хайхрамжгүй тулдаж ирж шархацсан байх. Хэрв эхэндээ шархтвал дараагийн тулаан бүрд илүү их хүч, энерги зарцуулагдана. Цус урсаж буйж шарах бол туйлын аюултай. Ийм зүйл тохиолдвол эрен бүсэх байтугай буурч сар бүр авах нөөцч багасч болно. Түмэн алах тойрогт ордог тулаанчид үүнийг үргэлж санаж аль болох алдаа гарахгүй байхыг хичээдэг. Эрт шархдахгүй байх нь ч бас хүчний нэг хэсэг. Хичээ, миний бодлоор энэ Лимийн чиний бодсон шиг тийм аимшигтай биш бололтой. Муранзи уруулаж имэв. Лиминий хүлэн зөвшөөрөхгүй хിവэр байлаа. Тэр багаасаа суут хөхт гэж магтуулж өссөн. Одоо өөрөөс нь 2 насаар дүү, нэгэн хүү түүнийг давж гарах гэж байгаад тэр мэдээж эргэлзэж дургуйцж байв. Тийм аимшигтай биш гинэ. За тэгвэл хэрв Лиминий хүч үнэхээр тийм үү? 4 хүчний хугацаанд л тисч чадна гэвэл дүүмэн чи 7 гүн ухааны тулааны ордонд 1 сар болоод байхдаа хэр удаан тисч байсан бilé? Муранзи хэлэх үггүй болов. Тэр 7 гүн ухааны тулааны ордонд анх орохдоо эхний шалгалтаараа 150 дотор орж чадаагүй. 2 дахь удаагаач 140 дотор хүрээгүй. Түүний үр дүн Лиминээс дэндүү хол зөрүүтэй байлаа. Тиймээс тэр эрүүгээ баг зэрэг өргөж сонсоогүй мэтүр үзүүлэн шалгалт руу харц буруулав. Үүн дээр тулааны ордны шав нарын ирэмбийн чулуун дээр хамгийн их ахдаг үе нь хичээлийн жилийн төгсгөл байдаг. Тэр үед олон шав нар төгсөж өндөр байр эзэлж байсан олон мастер явчихдаг. Дээд ирэмбүүд аяндаа сулран шин шав нар тэдний байрыг эзэлдэг. Тиймээс 7 гүн ухааны тулааны ордны шавийн хүч гайхалтай биш байлаач ордонд удаан байх тусам ирэмбэн өөрөө дээш өсөрдөг. Муранзи хүүхчийг ажлахыг хараад байж инээний нэмсгэлв. Тэр цааш нь маргасангүй. Лимийн зөвхөн 4 хүчний хугацаанд тисэж эхний 100-д орсон ч тэр өөрөө бахархахад хангалттай үр дүн байх болно. 7 гүн ухааны тулааны ордонд ийм төвшөнд хүрсэн мангас мэд суутнуудыг нэг гарын хуруугаар тоолж болно. Аха, энэ Лимийн удаан тисэхгүй юм шиг байна. Таку эрүүгээ илэн линсэнд хэлв. Гэхдээ 4 хүчний хугацаач нэлээд гайхалтай үр дүн. Мэдээж тэр чад хэрэгэлдэг. Тэгэж зүгээр жад биш, хүнд жад. Жад олон янзын хэрэглээтэй. Лиминий жадны химаяыг сүрлэг, өргөн тулаан тохиромжтой байх. Олон хүний дунд ийм тулааны арга дайснаа хятахад догшин хүчтэй гэж хэлж болно. Гэхдээ жирийн хүн ингэж хэрэглэж зүрхлэхгүй. Учир нь хүчний зарцуулалт хит хурдан. Тиймээс аимшигтай догшин жанж төртөл хэдэн 10 мянган хүнийг дангаараа завчиж дуусгаж чаддаггүй. Түмэн алах тойрог дотор жад хэрэгэлсэн ч тасралтгүй тултгаас зайлсхийж хугацаа хожин хүчээ сэргээхийг оролдох ёстой. Дайснууд нэг нэгээрээ тасралтгүй гарч ирнэ. Гарч ирэх болгондоо улам хүчтэй болно. Таку таяг хэрэгэлдэг. Жад таяг хоёр ялгаатай ч зарим төс талтай. Тиймээс тэр иймд зэвсгийн давуу сул талыг сайн мэднэ. Лимийн яг хэр удаан тисгийг харъя. Түмэн алах тойрог дотор Лиминий жад нэгэн сэлэн барьсан тулаанчийг арга шидэв. Түүний нүр цусаар бүрхэгдсэн байлаа.
Би хэтрүүлчих шиг боллоо. Лимийн ураг шарлаа. Түүний зүг нэгэн морьтон ойртож байв. Хар хуягт Баатар урт сэрэт жад атгаж бүрэн хуйгалсан дайны морь унжээ. Түүний царай сүрдэм хүйтэн яс давтах шатны тулаанч. Лимийн бараан ягаан жадаа галзуу мэт шүүрэн дайснуудын бүлэг дунд дайрсан. Нэг хөдөлгөөнөр нэг дайсан алах нь аль хэдийн өндөр үр ашигтай тооцогдно. Гэтэл Лимийн нэг хөдөлгөөнөр хэд хэдийг хятаж байв. Иймээс 3 дахь хүч асах үед яс давтах шатны тулаанчд аль хэдийн гарч эхэлжээ. Тэдний бяцлал Лиминээс бүтэн 2 шат өндөр. Лимийн саяхан энэ хар хуягт Баатартай хэд хэд удаа толгарсан. Тэр хүчтэй хуйгалсан морин дээр хөдөлгөөнч сайн. Авраг морьтойгоо хүчтэй давшин ирэхэд Лимийн түүнээс давуу тал олж чадсангүй. Долонгуу ухааны тулааны ордны авьяаснууд ерөнхийдөө өөрөөсөө нэг шат өндөр өрсөлдөгчтэй толдож чаддаг. Жишээ нь бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны оргилд байсан Жанцан бие бэхжүүлэх төвчний 4 дугаар шатны оргилдөө хүмүүстэй толдож чаддаг байсан. Гэвч Лимийн долонгуу ухааны тулааны ордны авьяаснуудын дунд ч гэсэн өөрөөсөө нэг шат өндөр хүмүүсийг ялж чаддаг байв. Тэр бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны эхэнд байхдаа Жанцанг ялсан. Одоо энэ хар хуягт Баатар яс давтах шатны эхэнд байна. Лимийн түүнтэй арайхийн тэнцүү хэмжээнд тулдаж байлаа. Эргэн тойронд ийм олон дайсан байсан тул Лимийн дайснууд нь хуурмаг дүрс гэдэг давуу талыг бүрэн ашиглаж чадсангүй. Тэдний оюун нь уян биш, довтлооны хэм маяг нь хатуу, олон сул талтай байсан ч одоогийн нөхцөл тасралтгүй гарч ирэх довтлох ийм олон дайсанд бүслэгдсэн Лимийн үнэхээр аюулд оржээ. Бан! Лимийн хар хуягт Баатартай дахин цохил солилцов. Хэдийгээр бараан ягаан хуйг төмөр жад дөрөлтийг маш сайн шингэдэгч Лимийн 2 гар нь бадарахыг мэдэрлээ. Хар хуягт Баатарын морь урд хөлөө өргөн Лимийн рүү цойлов. Гэвч Лимийн аль хэдийн арагш үсэрч агаарт хэдэндээ эргэлзсэн байлаа. Архирах. 2 дугаар төвчний хэрцгий араат нь Лиминий агаарт тэнцвэргүй байгаа завшааныг ашиглан түүн рүү дайрав. Хутга мэт хурц 2 савар нь Лиминий цээж рүү чиглэн ирнэ. Лимийн чихэндээ зөвхөн орилох дуу сонсов. Тэр бараан ягаа урт чадаа чанга хатгаж 820 жингийн жинг ашиглан агаарт байсан биеийнхээ инерцийг зогсоож тэнцвэрээ оллоо. Тэр гүнзгий амьсгав. Хамраар нь гарсан агаарын урсгал урт могоо мэт сунжээ. Өөдөөс ирэх хэрцгий араатан руу хараад тэр ширүүн нударгаа зөхөв. Би цуулж яс бутлагч нудраг. Пох. Хэрцгий араатны би ард талд аврагт нүх дэлбэрэн гарлаа. Наалдам хамах цус дотор эрэхтэн бүгд тэр нүхээр ард тал руу цэцэгдэн гарчээ. Ганц нударгаар аллаа. Лимийн хэрцгий араатнуудын бүлэг донд эргэлдэн буув. Амьсгаа авч амжаагүй байхад эргэн тойрондох бүх хэрцгий араатан аль хэдийн унсан байлаа. 88 дугаар анги. Эцсийн жад. Лимийн хэрцгий араатнуудын бүлэг донд эргэлдэн буув. Амьсгаа авч амжаагүй байхад нь эргэн тойрондох бүх хэрцгий араатан аль хэдийн унсан байлаа. Хо. Тэр жадаа шүүрэхэд бараан ягаан урт жад тэргэл саран мэт нумран гялс хийв. 800 жинтэй хүнд хэрцгий араатан 2 хэсэг болон тасарч агаар шидэгдлээ. Нэг тулаанчийн цээжний яс норж 5 цул эрэхт нь газар дээрээ задсрав. Гэвч хэрцгий араатанд эндүү олон байлаа. Тэдний товтлогооч туйлын хэрцгий. Мөн тэдний дунд сүнс мэт гарч ирээд алга болдог овжин тулаанчд ч холилдсон байв. Лимийн саяны жадаа шүүрснээ дараа би энэ дахин 2 удаа шархтлаа. Нэг сэлэм хөвлий рүү шууд нэвт татгаж дотор эрэхтэнд нь хүрч гэмтээжээ. Хэрв тэр дотор эрэхтэн бихжүүлэх шатанд хүрээгүй мөсөн цөөрөм жинхий хүчээ эрэхтэндээ шингээж амжаагүй байсан бол энэ сэлэм түүний тулааны хүчний ихэнхийг аль хэдийн авч чадах байлаа. Дарамтд эндүү их байна. Лиминий бүх бие цусаар бодогджээ. Дайснуудын цусч бие, өөрийнх нь цус бие. Бараан ягаа уртчаад бүрэн улаан болон хувирч цус нь орсон байлаа. Гэвч жадны иш тусгай хилтергаатай хамгаалтаас боловсруулалттай тул цуснд норсон ч голгомтой санагдсангүй. Тэр жадаа бат татгасаар байв. Лимийн саяхан 5 дайсныг хядан унахтал оронд нь дээрөө өөр 5 гарч ирв. Тэдний нэг нь яс давтах шатны бясалгалтай дүүцгүүч хүчтэй байлаа. Энэ Лиминий байдал улам удаж байна. 4 дахь хүч давж тэсэхгүй бах. Тайзан дор зарим шавьгийн хэлв. Тэр 4 дахь хүч бараг шатаж дуусах гэж байлаа. Харин тавцан дээр Лимийн дөнгөж сая ханиалгас нь илч харахсны шинж байв. Дайсны бөөн дунд тэр тисэж байж магадгүй.
Гэвч шархтамхц тулааны хүч нь буурна. Тэгвэл үхлээс нэг холгүй болно. Хүмүүсийн хүлээлтээс доогоор байна. Гэхдээ эхний 100-д орж чадхалах. Эцээц чин шав шүү дээ. Дөрвөн хүч бол түүний хязгаар бололтой. Хүмүүсийн ярианд өмнөх шиг догтлол цочрол баг байлаа. Хүн гайхамшигыг дахин бүтээх тусам хүмүүс тэр гайхамшигыг энгийн зүйл мэт хүлээж авдаг. Харин нэг удаа гайхамшиг бүтээж чадахгүй бол үр дүн нь бусдаас холд авсан байсан ч баяр хүрэх нь битгийл харин ч шүүмж сонсож мэднэ. Жишээ нь Линсний 1-р байрны домог эвдэгдвэл тэр бусдын нүдэнд хідэн шат унах болно. Хэдийгээр тэр долоонгүй ухааны тулааны ордны шилдэг маструудын нэг хിവэр байхч түүний гэрэлт цагираг бүдгэрнэ. Хүмүүс араар нь энэ Линсийн ч тийм сүртэй биш юм байна гэх мэт дими үгэрнэ. Хүн ажмаар шатсаар байв. Сүүлчийн сул очин үнсэнд шилжихэд тэр 5 дахь хүч хасаагдлаа. 4 хүч бүрэн шатаж дуусжээ. Энэ үед түмэн алах тойрог дотор Лимийн аль хэдийн 12 шарх авсан байлаа. Тэдний 3 дотор эрэхтэн төрсэн шарх. Аз болоход Лимийн могомит амьсгалах төвшөнд хүрсэн мөн жинхий хаосын аргын эхний давхаргын төгс төвшөнд түүнийг дэмжиж байв. Эс бөгөөс тэр аль хэдийн тулааны бүх хүчээ алдах байсан. Лимийн жадаараа нэг тулаанчийг хөл рүү шүүрээд дараа нь урагш шурган орж цээж рүү нударгаар цохив. Жинхий хүчээ хэмнэхийн тулд тэр аимшигтай хүчтэй бие суулж яс бутлагч нударгыг ашигласангүй. Гэсэн ч 4000 гаруй жингийн хүчтэй нудраг тулаанчийн зүрхний амин хэсэгт бууж зүрхийг нь зогсов. Тулаанч газар дээрээ хүчтэй харуулсан байсаар өглөө. Яг тэр зэрэгцэн авраг архираа нүрэглэв. Түмэн алах тойргийн ертөнцид асар том хий дүрс гарч иржээ. Лимийн эргэн харвал 100 тохой, цаана 10 гаруй тохой өндөр баавга шиг авраг мангас зогсож байла. Түүний бүх бие өтгөн хар үстэй. Авраг биетэй нь харахад дор хаяж хэдэн мянган жинтэй байх нь тодорхой. 3 дугаар түвшний хэрцгий араатан Лимийн өөр ирэхгүй амьсгаад тав. Хэдийгээр энэ авраг хар баавга 3 дугаар түвшний хэрцгий араатнууд дундаа сул төрөл байж болох ч 3 дугаар түвшний араатан гэдэг бол 3 дугаар түвшний араатан. Энэ дор хаяж яс давтах шатны хямжилтанд хүрсэн тулаанчтай дүүцнэ гэсэн үг. Ийм хэрцгий араатны эсрэг одоогийн хүчээрээ Лимийн юу ч хийж чадахгүй. Түүгээрч зогсохгүй. Энэ араатан гарч ирсэн цаашид түүнтэй адил аюултай тулаанчд хэрцгий араатнууд улам олон гарч ирнэ гэсэн тохио байлаа. Лимийн өөрт нь үлдсэн хугацаа их биш гэдгийг маш тодорхой ойлгов. Тэр дахин толгоогоо эргүүлэн хэд хэдэн удаа тулалдсан хар хуягт баатрыг харав. Дараа нь жадаа өргөн түүн рүү ухс хийлээ. Жинхий хүч нь бүх биедэн төвлөрөв. Лимийн бүх урдаараа давхих морь мэт урагш харваж байлаа. Гүйх зур түүний биеийн бүх өчүүхэн нэгжүүд нэгэн жиг тэмдлээр амьсгалж эхлэв. Бие доторх жинхий хүч нь хурдтай чичирхийлж эхэллээ. Чичирхийлэл хит хүчтэй байсан тул Лимийн бүх булчин тэлв. Жадаа атгасаар гар нь хідэн цун зузаарсан мэт болж хөх судснууд нь овоож таваалаа. Чир хувцас нь урагдах дуу гарч Лимийн бие дээрх хувцас цуурч задран салбарсан даваа болон унлаа. Түүний бие харавсан от мэт урагш цойлов. Хар хуягт Баатар Сэрэт жадаа өндөр өргөн агаарт далаагаа доос цавчив. Өргөн хүрээт Сэрэт жадны өмнө Лимийн огт болцсонгүй. Тэр Сэрэт жад буух тэр өчүүхэн агшны хүлээгээд жинхий хүчээ 2 хөлдөө төвлөрүүлв. Хүчтэй жинхий хүчтэй чичирхийлэл доорх газрыг нь бутллаа. Түүний алхан бүр доор чулуу хагарч агаарт үсрэн цацагдана. Хурд нь өөрийн дээд хязгаарт хүрч тэр хязгаарыг ч давлаа. Урт жадтайгаа хамт тэр хар хуягт Баатар руу нисэх хар сум мэт болов. Пах! Сэрэт жад бүрэн бууж амжаагүй байхад Лимийн хар хуягт Баатарын өмнө огцом хурч ирээд жадаа урагш шатгав. Үерийн луу далаад гарах вэ. Жад доороос дэш чиглэн морины хүзүүг нэвтэлж хугийг нь сэт цохив. Дараа нь үргэлжлүүлэн хар хуягт Баатарын цээжийг шууд нэвт татглаа. Аимшигтай чичирхийллийн дор хар хуягт Баатарын хуйг нэмгэн цаас мэт хагарчээ. Үүлэн судал боловсруулсан төмөр жадны үзүүр хар хуягт Баатарын цээжийг бүрэн нэвт цоолж гарсан байв. Хэрцгий хүчтэй чичирхийлэл хар хуягт Баатарын биед дамжихад Баатар өөр ирэхгүй хүчтэй чичирлээ. Дараа нь толгооноос нь их цус урсаж тэр дээрөө газар дээр аимшигтайгаар үхв. Чичирхийлсэн жинхий хүч түүний бүх дотор эрхтнийг нь аль хэдийн шингэн болгож буталжээ. Гэвч хар хуягт Баатарын эсрэг хийсэн энэ сүүлчийн алга цохилтонд Лимийн өөрийн бүх жинхий хүчийг нэг амьсгаагаар шавхсан байлаа. Тэр байтугай өөрийн булчинд хүртэл жинхий хүчний чичирхийллийн хүчийг дааж чадалгүй бүх бие нь асар их гэмтэл авчээ.
хөдлөн гэдэг ч хэцүү болов. Яг тэр үед их бөөн хэрцгий араатан бүх талаас нь түүн рүү дайран ирэв. Энд түүний тулаан дуслаа. Түмэн алах тойргийн тахилын тавцан дээр Лимин ханиалгав. Түүний царай цонхиж тойргоос гадагш шидэгдлээ. Тахилын тавцан дээр одоо ч 3 хүн шалгалтаа үргэлжлүүлж байв. Энэ сарын түмэн алах тойргийн шалгалтанд оролцогчдын хүч өнгөрсөн сарынхаас хавгүй өндөр түвшинд байлаа. Моронзи инээмсэглээ хэлв. 4 хүчээс жаахан ч илүү байна. Миний батснаас арай дээр юм. Ирэмбийн хэд бол? Тэр харцаа Ирэмбийн чулуу руу шилжүүлв. Ирэмбий 89 дэх гүү юу одоо ч тахилын тавцан дээр дуусаагүй байна. Лимин түүнээс нэг алхмын өмнө хасагдсан. Үр дүний 90-с дэш гарахгүй байх. Энэ тооцоо нэг их зөрөхгүй болов уу? Хүмүүс халуун яриа өрнүүлж Ирэмбийн чулуун дээрх өөрчлөлтөнд анхаарлаа төвлөрүүлнэ. Жууян тэдний дунд зогсож ярилцаж буй үгсийг огт сонсоогүй мэт байлаа. Тэр Ирэмбийн чулуу руу ширтэж царай нь харанхуй нуур мэт бараажээ. Ханхүү нараас илгээсэн тагнуулууд ч мөн бүх анхаарлаа Ирэмбийн чулуу дээр төвлөрүүлв. Тэд өнөөдөр яг үүний төлөө л ирсэн. Зарим бүр дуу дамжуулах сахиусаа бэлтчихсэн байлаа. Ихэнх хүмүүс 90-100 дугаар байрны мөрийг ширтэж байв. Гэвч энэ удаа Ирэмбийн чулуун дээр 6 дахь мөр хэлбэлзэв. Энэ энгийн мэт өчүүхэн өөрчлөлт 7 гүн ухааны тулааны ордны түүхэнд бүр Тэнгэрийн аз хаант улсын түүхэнд бичигдэх хувьтай байлаа. Лимин 62 дугаар байр. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангаар дахин уулзах хүртэл түр баяртай.